За үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлого дээр бол энэ төр захиргааны байгууллагын оронтой бүтцийн зохион байгуулалтын асуудал дээр нэлээд анхаарч хандах ёстой байгаа. Ялангуяа дээрээсээ оронтой хэмнэх асуудал дээр, цөөлөх, цомгдох асуудал дээр анхаармаар байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймагт 3 хүнтэй, нийслэл 5 хүнтэй байсан үе саяхан. Одоо нийслэл хэд гэлээ? Бараг 30-40-од болсон гэсэн байна. 50-аад. Манлжуу гэдэг хүн доороо нэг 4 хүүхэнтэй тэгээд тэр 40 хүнтэй иргэдийн хурлыг нэгэн ажлын залгуулаад байсан. Тэр аппаратад иргэдийн хурлын төлөөлөгч нь чирэгдэж байсан уу гэхээс биш, аппарат нь төлөөлөгчтэй хизээж чирэгдэж байгаагүй. Аппарат нь төлөөлөгчийг харин чирээд сургаад ингээл яваад болоод байсан. Хотын ажил явдгаараа яваал байсан. Хотын засаг даргын хамгийн газар 57-8 хүнтэй, захирагчийн ажлын алба нэг 40-од хүнтэй байсан. Би энийг хотыг өнөөдрийн сайн муу гэдгээр нь одоо нэг жишээ аваад байгаа юм биш. Өөрөө жоохон гадралж байгааг юм. Энийг та бүхэн дор орноо өөр өөрснөөхөр бол бод. 5 жилийн өмнө манай аймгийн тамгын газар хэд байж юу? 10 жилийн өмнө хэд байж юу? Өнөөдөр хийдэг ажил ямар байна уу? Өөрчлөгдөж үгүй юу? Хүрээ нэмэгдэж үгүй юу гэл ингээд та нар дор өрнөө бодоод үз. Тэгээд энэ орон тооныхоо асуудал дээр нэг болгох хэрэгтэй. Төвчиж болох ямар зардал байна? Энэ бүгдийг л төвчмээр байна. Сүүлийн 6 сарын байдлаар оронтойгоо хямдруулсан байгууллага улсын хэмжээнд ганцхан л байгаа баг. Энэ нь улсын хурал. 10% оронтойгоо улсын хурлын тамгын газар хэмнэсэн. 198 хүнтэй байсан, 20 хүн цомгдсон. Жилийн эцсээр улсын хурлын тамгын газрын зардал мөн тийм хэмжээгээр бас хэмнэлт гарсан. Тэр хэмнэлт сангийн яам дээр үлдсэн. Энэ бол зүгээр яг хөө тоогоор илэрхийлвэл жижигхэн байж мэднэ. Гэхдээ байгууллага болгон, хүн болгон, одоо орон нутаг болгон 5-10% ингээ хэмнээд явбал энэ бол улсын хэмжээнд томоохон тоо болно. Зардлыг 1% хэмнэх тухай улсын хурал дээр төсөв хэлцэж явах үед бол их ярьсан шүү дээ. Тэгээд энэ хэмнэсэн байдлаар нь ажлын дүгнээд ирэх юм бол хэмнэсэн зүйлийг эргүүлээд хэмнэсэн хүнд нь бас ажил одоо зайлшгүй шаардлагатай зүйлд нь тэр зардлыг хэрэгэлдэг, ашигладаг ийм одоо бодлого барьвал төлөвлөгөө давуулсан тэр орлогоос нь тодорхой хэмжээг нь орон нутгийн удирдлагт нь эрхийг өгвөл та бүхэн урамшина. Тэргээр нь ажлын дүгнээд ингээд одоо явах хэрэгтэй бахаа гэж. За энэ хэмнэлтийн бодлогын хүрээнд би гадаад томилтын асуудлыг бас нэг дуурайя гэж бодож байгаа юм аа. Гадаадд зорчих томилолтоор одоо явах асуудал бол бас их байна. Ер нь бол их байна. Яг хөө зайлшгүй шаардлагатай бол явуулгүй яах. Орон нутгийн шууд харилцаа бол бас чухал. Тэгэхдээ гадаад харилцаанд зарцуулж байгаа хөрөнгө гадаад харилцаанаас олж байгаа үр дүн хоёроо нэг бодож тооцож үзээрэй. Аймаг дээр. Аль нь илүү ашигтай байна уу? Би мөн сүүлийн 5-6 сарын одоо байдлаар зүгээр нэг судалгаа хийлгэж үзсэн. Одоо гадаад томилтын талаар ер нь ямар хөө байна уу гэж. Аранхангай бүгд найрамд хятадаар бас сайн хот. Мөн Аранхангай бүгд найрамд Вьетнам улс 5 хоног. Баян хөлгийн Өрөмчи, Баян хонгор Япон 6 хоног. Гадаад Говьалтай Япон 6 хоног. Дархан Улаан үд 2 хоног. Дорногов Ирээн 4 хоног. Дундгой бүгд найрамд хятадаар тус 6 хоног. Бүгд найрамд хятадаар тус 5 хоног. Орхон Улаан үдэд 3 хоног. Өөрөнгө Францад 10 хоног. Сэлэнг Хяагтад, Улаанбаатар Сеулд гээд. Энэ 6 сарын дотор шүү дээ. Ингээл явцгаасан л байна. Үр дүн яасан бол ямар байгаа бол. Гэхдээ энэ гаргасан шийдвэрүүдийн 90% нь иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчдийн шийдвэр байгаа.
Ер нь нэг иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллага ер нь бий бол энэ төсвийг баталдаг гэдэг утгаараа бий бол жаахан задгай дуухан хэрглэж болно гэж ингэж бодоод байна уу? Тийм учраас гадаад томилт үр дүнтэй бол явуулгүй яах вэ? Хийлгүй яах вэ? Үзэж харсан зүйл ирээд улс орондоо хэрэглэх, орон нутгатаа хэрэглэх, гаднаас буцалтгуу тусламжаар авсан зүйл иргэд олон түмэнд хэрэг болдог ийм зүйлүүд байвал бас тэрийг хорих хаах юм бол байхгүй. Үр дүнгүй гадаад томилтын асуудлыг энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед жаахан төвчүүл яасан юм бэ? Хэмнэлтийн бодлогын хүрээнд эдийн засаг өсгөх, эдийн засгаа дээшлүүлэх энэ бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын татах хөрөнгө оруулагчдыг одоо зөв зүйтэй ийм ойлголтод хүргэх асуудал бас чухал байгаамаа. Би 9 сарын эхээр ээлж тус чуулганы хаалтан дээр хөрөнгө оруулалтын талаар нэг тодорхой үг бас зорилт болгож үг хэлсэн. Ер нь хөрөнгө оруулагчдыг жаахан хамгаалах, хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг одоо хангах. Тэгээд 9 сард хийсэн бас би нэг судалгааг үзсэн. Өнөөдөр хүн болгон гадаадын хөрөнгө оруулалтыг хууль эрх зүйн орчинд доторгүй л гэж ярьдаг. Тэгээд ямар юм доторгүй юм гэхээр өнөөдөр 12 оны 3 сард нэг хэдэн гишүүн санаачлал тэр нэг хууль өөрчлөлт тэгээд доторгүй байгаад гэсэн шүү дээ. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагч чинь өөрснөө хууль эрх зүйн орчинд доторгүй гэхээсээ 57.1% нь бол ямар нэгэн шахалт дарамт хүнд суртлаас болж би Монголоос хөрөнгө аваад гарах боллоо. Би ер нь гармаар байна гэж 57.1%. 10 гадаадын хөрөнгө оруулагч тутмын 6 хүн нь тэр хууль эрх зүйн орчин биш. Намайг мэргэжлийн хяналт гэдэг юм уу, гайл гэдэг юм уу, орон нутгийн одоо засаг дарга нар гэдэг юм уу, дарамтлаад би ажиллаа хийж чадахгүй байна гэж ингэж үзэж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр хууль эрх зүйн орчин гэхээсээ энэ 57.1% нь одоо ингэж үзэж байгаа юм. Энэний хэдэн хувь нь орон нутгийн төр захиргааны байгууллагын дарамт, хэдэн хувь нь төв засгийн газрын дарамт байгаа бол аль нь л байгаа. Шийдвэрийг гаргаж өгдөг юм байна. Одоо яадаг нэг юм хараад байд юм уу, яагаад байд юм. Тэгэл одоо байлгаад иргэдийн хурлын шийдчихэд байхад энэ гарын үсгээ зураад хамгаад арах юм бол одоо ингээд тэгэл нөгөө нэг орчуулагчаа дагуулаад нэг аймгийн хамгийн газар дээр ч юм уу, нэг яамн дээр ч юм уу ингээд хүлээгээд байдаг. Лиценз зөвшөөрөл байсан юм ин одоо бас нэг янз бүрийн жижиг сажиг юмар хоргоогоод төвдүүлээд сандаргаад байдаг юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар Монголын одоо энэ хямрал байдлаас гарахад гол ус нөлөө болно. Энэ дээр та бүхэн маань бол нэлээд одоо бас нэг хариуцлагатай хандаж аль болохоор дэмжсэн байгаль орчны тэр хяналт шалгалтаа бол тавилгүй яах вэ? Ингэж одоо хандах хэрэгтэй. Багийн засаг дарга хүртэл гадаадын хөрөнгө оруулагчдад бас л хөөрхөн дарамт үзүүлж байгаа шүү. Өөрийнх нь яг нутаг дэвсгэр дээр байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын талаар би нэг үг хэлсний дараа бол ер нь ажиглаад байсан хууль зүйн дотоод хэргийн яамн дээр л нэг шийдвэр гарах шиг болно лээ. Энэ зүгээр инколт гэдэг хүн хэлээд байгаа юм биш. Хууль тогтоох байгууллага их хурал ингэж үзэл хэлж байгаа шүү дээ.